Салаад халуус бохрын Герман шимтэг Bauhaus компани. За сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчтэй. Бид яг одоо River Town-д хүрэлцэн ирсэн байна. Тэгээд яг Bauhaus компанийхаа ерөнхий инженер Ог яхтай уулзсан байна. Энд яг хүрэлцэн ирсэн хамгийн гол учир маань бид нар энэ River Town хотхон дээр цэвэр усан хангамж, за тэгээд энэ айлуудад халаалт, халуун ус энэ бүгдийг шийдсэн байгаа. Ерөнхийдөө дэд үтцэг шийдсэн гэсэн үг. Тэгэхээр одоо би та хэдэд нэг айлд ороод нэг үйлдэл үзүүлээд дараа нь тэр ус хангамжийн үйлдэл дотор ороод яаж хийгдсэн гэдгийг тайлбарлая. За бид нар энэ River Town гэж хотхон дээр манай Bauhaus компани халаалтын систем, тэгээ цэвэр усан хангамж энэ шийдсэн баггүй. За тэгээ одоо жишээ нь энэ нөгөө бидний зогсож байгаа жижиг төр энэ өрөө чинь энэ том байшинг одоо халааж जैन, цэвэр усаар хангаж जैन, халуун усын шийдсэн гэсэн. За тэгэхээр энэ одоо юу вэ? Бид нар чинь нөгөө нэг юу захилгаан халаалтын зуух. Тэгээ захилгаан халаалтын зуух маань бид нар Германы Vaillant компани ингээд зуух тавьсан байгаа. За энд бол нэг 28 кВт, 14 кВт-ийн 200 ингээ байнгын ажиллагаатай. Одоо нөгөө эдэр 9 хүүтэй эхлэх учраас 28 кВт-ийн зуухаараа халж байна. Радиатор систем халаагууртай. За холбох хэрэгсэл шугам хоолойнд бол дандаа Италийн шугам хоолойг ашигласан байгаа. За тэгээд энэ нөөц зуух гэж байгаа. За хэрвээ одоо тог удаан хугацаанд тасрах ч юм уу, энэ зуухан дээр асуудал үүсэх. За дээрэс нь одоо яадын нөгөө нөөцөөр халаах шаардлага үүслэх юм бол энэ нөөц зуух маань ажиллана. За тэгээд эн чи одоо бас манай Тэнгис дүүгийн хийсэн бүтээл байгаа. Энд одоо жишээ нь юуны нарны панелууд ингээд эднийх дээрээ суулгацсан гэсэн. Тэгэнгүүт энэ нь одоо 20 кВт-ийн захилгаан хураахуур ийм нэг батарейтай. Тэгээд хэрвээ тог мог одоо дасарлаа гэх юм бол энэ зуух маань бас тодорхой хэмжээний захилгаанаа нарны панелээс аавна гэсэн. Шууд тэгээ халаах болно тий. Тэгэхээр нөгөө айлын тог бол нөгөө айлын одоо халаалт болон халуун ус ингээд нөгөө тасалдахгүй л гэсэн байна байхгүй. Тийм бай. Одоо миний энэ хажууд байгаа нь хоёр том бойлер эдлээ. Энэ болохоор халуун усны бойлер, бас одоо Германы Vaillant компани халуун усны бойлер. Тэгээ гол онцлог нь болохтой зэрэг энэ нөгөө дотроо хуурай тенттэй байхгүй. Тэгэхээр хуурай тенттэй учраас нөгөө одоо янз бүрийн усаар дамжиж нөгөө захилгаан зохих мөх тийм аюул байхгүй. Ус нь нөгөө зэвэрлэлт одоо янз бүрийн өнгө одоо юм үүсэхгүй. Ингээд энийг одоо ундандаа ч хэрглэж болно. Тэгээ энэ сав чинь дотор талтай тийм пааланттай юм сав байгаа. Тэгээ тэр доторх ус маань халаад ингээд хэрэглэгч рүүгээ хүрнэ. За цаанаас бол бид нар айл болгонд үндсэндээ цэвэр усан хангамж нөгөө ган даралт савнаас орж ирж байгаа. Тэгэнгүүтээ энд нь ингээ Италийн шүүгч тавиад тэгээд энэ айлууд дээр нэг онцлог нь юу гэхтэн зэрэг ийм юу усны нөгөө автомат тоолуур тавьсан. Тэгэнгүүт энэ айл руу орж ирж нөгөө усны хэрэглээг хянах шаардлагагүй. Энэ нь одоо хотхны сөөх маань нөгөө гаднаас нь энэ айлын хэрэглээг өөрсдийнхөө гар утас бол нөгөө компьютер дээр уншичаад яваад гэсэн. Тэгэл ерөөсө хүний одоо нөгөө яг орон сууцнд байгаа нөхцөлийг л бүрдүүлж амьдрах ийм гоё боломжийг нь River Town хотхонд ингээ бид нар дэд үтцсэн шийдэл дээр нь үзүүлсэн байна. Bauhaus компани Германы олон брэндүүдийг оруулж ирдэг юм байна гэж би ойлгосон. Тэр талаар та гоё танилцуулаач. За одоо яг нөгөө брэнд гэж ярих юм бол ингээд бүгд брэнд болчих гээд байдаг тий. За ерөнхийдөө халаалтын зуухан дээр болохтой зэрэг Vaillant гэдэг ийм одоо Германы брэнд байна. За шугам хоолойн дээр болохтой зэрэг Италийн General Fittings, Fornaro, ECMA гэдэг ийм брэндүүд байгаа. За ноцоос нь жишээ нь одоо Vilo ч юм уу тий. За ийшээгээ ингээд харах юм бол бас шугам хоолойн адилхан энэ нөгөө Германы Vaillant-ийн халуун усны бойлер. За тэгэл Италийн энэ нөгөө даралт баригч, за Atlas Filtri компани одоо энэ ус шүүгч. За тэгэл дээрэс нь энэ эднийх чинь Германы Verle гэдэг компани юм усны тоолворт. Ингээл ийм систем. За тэгээд нөгөө цэвэр усан хангамжин дээр шугам хоолой холбох хэрэгсэл маш чухал байдгийг. Нөгөө яагаад гэвэл халуун ус явж байгаа учраас тэгэхээр нөгөө хүнд металлын хойлтс одоо стандарт хангаж явах хэрэгтэй тийм үү? Энэ шугам хоолойны хуванцран дээр халуун ус нь дуусахгүй байх хэрэгтэй гэдэг нөгөө эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа учраас бид нэр энд нөгөө зориуд нөгөө баруун Европын юм эрүүл ахуйн стандарт хангасан шугам хоолой холбох хэрэгслийг ашигладаг. За одоо энэ зуух маань жишээ нь 28 кВт-ийн зуух гэхэд яг 28 кВт-аараа одоо өнөөдөр гадаа нэг хас 10 градус байхад 28 кВт-аар ажиллаж байгааг үл энэ 350 м2-д ажиллахгүй. Энэ жишээ нь одоо бид нар 28 кВт-ийн
ойролцоогоор нэг 60% орчим дээр ажиллаж байна гэдэг чинь за юу гэсэн үг вэ? Одоо 28-ыг 5 туваахтай зэрэг чинь 5.3 60 гэхээр нэг 16.5 кВт-аар энэ зуух жишээ нь ажиллаж байна. Тэгэл энэ айл ингээл халаал байна гэсэн үг. Энэ зуух маань өөрөө ухаалаг зуух, хүчин чадлаа өөрөө тохируулад ингээд нөгөө хүчин чадал нь нөгөө ихээс бага руу ингээд ажиллаад байдаг байхгүй. За тэгээ өрөөний термостат гэж юм тэр нь ингээд холбоод бас тавина. Тэр нь болохтой зэрэг нөгөө Wi-Fi гар утаснаас тохируулж болно. Эсвэл өөрөө ингээд нөгөө байгаа үедээ ингээд тохируулдаг. Тэрүүгээр одоо жишээ нь удирдах юм бол зуух маань бүр багтав. 15-аас 30% хэмнэлт бас явагдана. Энэ 100 литрийн бойлерын халаагч элемент нь өөрөө 1.6 кВт. Тэгээд халуун усаа халчих юм бол тэр нөгөө термостат нь мэдрэл нөгөө халаагчийн одоо хуурайтын ажиллахгүй зогсож гэнэ гэсэн үг. Ингэж бас хэмнэлт явуулдаг. Өөрөөгөө мэдээ авчихдаг юм байна шүү дээ. Ааха. Тэгээд одоо жишээлбэл энэ айлт хийсэн одоо энэ одоо систем чинь хэдэн метр квадратаар одоо нэг юугаар халааж аваа юм. Тий. За одоо энэ байшин чи ойролцоогоор 350 м квадрат гэж бодвол энэ 28 кВт-ийн нэг зуухал өнөөдрийн хувьд халааж байна тий. Тэгээд давхар нөөц зуухтай. За ингэ бодглохоор ер нь айлуудад бол маш их хэмнэлттэй. За тэгээ эрчим хүч, эрүүл ахуй, за зардал мардал гээд маш олон зүйлийг хэмнэж чадсан ийм гоё цогц шийдэл энд байгаад байна л та. Тэгээ манай Power House компани маань энэ дид үтцсэн шийдлийг энэ Rever Town гэдэг хотхонд зөгцөөр нь ингээд хотхноор нь шийдсэн байна. За хоёул одоо яг ямар өрөөнд ороод ирсэн байна? За энэ болохоор нөгөө ерөнхий одоо үйлчлэлийн өрөө гэсэн үг. Тэгэнгүүт энэчнээс айлууд руу нөгөө очиж байгаа ус маань энд одоо ган даралт цавнд хөрөмтлөгдөд тэгээд тэр айлууд руугаа түгэгддэг гэсэн үг. За одоо чиний энэ ардталт байгаа энэ хоёр том сав бол Германы Хайдер гэдэг брендийн 1000 литрийн хоёр сав байна. Тэгэхээр энэ 2 тонн ус одоо байнгын бэлэн байдалд байж байна гэсэн үг. Тэгэнгүүт энэ маань өөрөө худгаас өөрөө усаа татаад тэгэнгүүт өөр дөрөө тодорхой хэмжээний даралт үүсгээд тэгээд тэр даралтаараа айлууд руугаа ингээд системээр цэвэр усаа хангамж бий болгох. Цэвэр усны нөөц нь эндээ байж байгаа гэсэн үг юм. Тийм. Тэгээд энэ одоо ган даралт савн дээр бид даралтын нэг дунджаар нэг 3 бараас нэг 5 барын хооронд ингээд тохируулсан байгаа. Тэгэнгүүт нөгөө 3 бараас 5 барын даралт айлууд руу ингээд түгэгдэж яана гэсэн ус. Тийм. Тэгэхээр энэ ган даралтад цав гэдэг байгаа дотроо олон төрөл байдаг уу яадаг уу яагаад заавал ийм ган даралтад цавыг сонгуулсан бэ? Яг зөв. Одоо ингээд хотхон дээр болохтой зэрэг чинь зарим айлууд нэрн зарим нь одоо байнга амьдрын зарим нь ирэхгүй ч гэдэг үү тийм байдаг учраас энэ нөгөө битүү агаарын орчин байхгүй ийм нөгөө Германы энэ цайрцсан ган гэж яриад байгаа юм л да. Энэ ган даралт цавыг ашигладаг нь бас л нөгөө эрүүл ахуйтай холбоотой. Дотор нь байгаа ус муутахгүй, өнөр орохгүй тийм үү? Тэгээд тэр шүүгчээр одоо шүүгдэд үндсэндээ нөгөө зэврэлт хожилт одоо янз бүрийн үүсгүүгээр шавар тунцс одоо дотор нь тунахгүйгээр цэвэр усаа хангамжаал ингэж нийлүүлэх гол зорилготой байхгүй. Гүний сайхан худгийн усыг яг сайхан цэврээр нь аваад хадгалаад тэр сайхан цэвэр усыг л айл руу аршаа болгож оруулж ийн гэсэн үг шүү дээ. Ер нь бол. Үнэхээр гоё шийдлээ. Тэгээд одоо яг ийм системүүдийн баталгаад хугацаа гэдэг зүйл бас айлууд идэх чухал байдаг шүү дээ. Тэр талаар та нэг гоё яриач. Одоо энэ ган даралт цав бол одоо ингээд бид нар чинь эхнийх нь савнууд ч одоо 10 хэдэн жил болж ийн гэхэр чи ингээд л 10 20 жил 30 жил байж л байна. Энэ чи бүр өстөө ийм баг 6-7 мм-ийн зузаан бүр амар цартцсан байгаа шүү дээ. Одоо бас нэг онцлог нь болохтой зэрэг уулын бүс одоо нөгөө богд уулын бүс шүү дээ. Тэгэнгүүт нөгөө богд ууланд яг одоо байрлаж байгаа учраас энд хотод байгаагаас илүү хүүтэн хөрсөн дээр бүр илүү хүүтэрдэг. Тэгээ газар нэлээд гүн үлддэг. Тийм учраас тэр газар доогуур явж байгаа энэ усны түгэлтийн шугам маань халаалттай байхгүй бас. Одоо бид нар үүсэлт нь ингээд 100 тавиад тэгэнгүүтээ энэ шугам маань ингээд хөндөй одоо ийм хоолойн дотор явж байгаа дулаалгатай. Тэгэнгүүт тэр хөндөй хоолоогоор нь халаалтын шугам бас ингээд эргэлдэж идэг гэсэн. Тэгэнгүүт энэ нөгөө ус чинь хүлдэхгүйгээр ингээд газар доогуур ингээд айлууд руугаа ингээд очиод түгэгдэж байна. Энэ нөгөө гол онцлог нь бас энэ байгаа юм. Эндхийн ус түгэлтэй онцлог. Халаалтын шугамтай ус түгэлт. Халаалт, халуус, бохрын герман шилдэг.
Bauhaus компания.